Hey everybody. За хүмүүстэй өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд ерөөдөө англи хэл сурах хүсэлтэй. Мөн тэгээд бас англиар ном уншиж хэлээ сонирхож байгаа бол энэ видео сонирхож байна. Энэ видеонд бид нэр Америкийн нэлээд сонгодог зохиол болсон Wonderful Wizard of Oz дараа бас кино болсон байдаг. Энэ номыг ихэд 30 минутанд видео болгоноор уншаад анализ хийгээд тэгээд тэрнээсээ ихэд англи хэлийг сайжруулах зорилготой ихэд явж байгаа гэсэн. Өнөөдрийн видео оръё. Өнөөдөр үзэж байгаа зүйл бол Wonderful Wizard of Oz. Энэ хэсэг явж байгаа. За нэхэнээс. За бид нар болохоор сүүлд энэ хэсгийг хүртэл уншсан байгаа. За энэ өмнө нь юу болсон бэ гэдгийг үзэж байгаа бол өмнөх видеог үзээрэй. Энэ бол 18 дахь цуврал гэж байна. За тийм хамт уншаад яваад байгаараа. Ерөнхийдөө бол би өгүүлбэр нэгээд уншаад тэгээд дараагийн бүлэг ингэж явах болохоор энэ өгүүлбэрийг би юу гэж ойлгох вэ, юу гэж орчуулах вэ гэж гайхаж байгаа бол видеогоо нэг пауз хийж зогсоож ягаад тэгээд уншснаа миний орчуулсанд харьцуулж шалгаад тэгээд явах юм бол үр өгөөжтэй шүү гэж зөвлөмөр байна. За үлдээ. So he is, said the green man, and he rules the Emerald City wisely and well. Тийм ээ, тэр бол тийм. Тэр маргад эрдний хотыг ухаалгаар сайнаар удирддаг. But to those who are not honest or who approach him from curiosity, he is most terrible, and few have ever dared ask to see his face. Okay. За харин үнэнч биш те. Үнэнч биш. Харин curiosity гэх сонирхлоосоо болж түн рүү ойртдог хүмүүст. Тэр бол маш аимшигтай. Most terrible. A dare гэсэн үг бол зориглох гэсэн. За чи над руу зориглож асуулт асууна гинэ гэдэг. You dare to ask me a question. гэж байна. Тэгэхээр цөөн хүмүүс болохоор түүнтэй цайг нь харъя гэж ирэхэд зориглож асуудаг. I'm the guardian of the gates, and since you demand to see the great ones, I must take you to his palace. Би бол хаалганы харуул. Guardian of the gates бол харуул. Чи great агуу оцтой уулзахыг хүсэж байгаа болохоор би чамайг түүний ордон руу аваачих ёстой. But first you must put on the spectacles. Гэхдээ чи одоо бол төрүүлээд нэг юм нүдний шилийг зүүх ёстой. Why? Яагаад гэсэн чинь? Because if you didn't wear spectacles, the brightness and glory of the Emerald City would blind you. Хэрвээ чи нүдний шилийг зүүхгүй юм бол маргад эрдний хотын энэ гэрэлтэй байдал мөн энэ сүрж авахлна чамайг сохлно. За энэ бол ерөнхийдөө second condition гэсэн дүрэн байдаг. Хэрэг тийхгүй бол тэгнэ гэсэн. Even those who live in the city must wear spectacles night and day. За бүр дотор нь амьдардаг хүмүүс ч гэсэн өөрсдөө нүдний шилээ өдөр шөнөгүй зүүх ёстой. Өдөр шөнөгүй нүдний шилээ зүүх ёстой. They're all locked on or odds. So ordered it when the city was first built, and I have only key that will unlock them. Бүгдээрээ цоочтой. Учир нь хот анх баригдахад Оз гэж тушаасан. Тэгээд би түгжээг тайлах ганц төлхөө надад байна. He opened the big box, and Dorothy saw that it was filled with spectacles of every size and shape. So тэгээд том хайрцаг нээсэн чинь Dorothy харснаар л дотор нь өдний шил хэмжээ хэлбэр нь төрөл бүрээр байсан. All of them had green glasses in there. Бүгдээ ногоон шилтэй. The guardian of the gates found a pair,
that would just fit Dorothy and put them over her eyes. За тийм харуул болохоор Dorothy-д таарах шилийг нь болоод тэр нүдэн дээр нэгэ тавьсан. There were two golden bands fastened to them. They passed around the back of her head, where they were locked together by a little key that was at the end of the chain of guardian of the gates were around Snake. Oh, ямар утга. За. За энэ зүйлээс салгаж хоёр үлбэр болгох үзье. За band гэдэг нь болохоор энэ дээр болохоор тийм утас гэсэн үг шүү. Утас. За тэгэхээр тэмдний шилэлт нь болохоор ингэж гуяатай хоёр утас байсан байна. За тэр хоёр утас нь толгойных нь араар нь ингэж явсан байна. За толгойных нь ард нь болохоор тэд нар нэг жижигхэн түлхүүрээр ингээд түлхүүртэй гинжээр ингээ хоорондоо холбогдоод тэр гинжнийхэн түлхүүр нь хин болохоор харуул үзүүндээ зүүдэг байжээ. When they were on, Dorothy could not take them off had she wished. But of course she didn't wish to be blind by the glare of the Emerald City, so she said nothing. Тэгээд тэр ингээ зүүцсэн үедээ болохоор had she wished гэвэл хүссэн ч гэсэн. Хүссэн ч гэсэн тэр болохоор тайлж чадахгүй байсан. Мэдээж хэрэг тэр маргаад эрдний хотын тэр туяанд нь бол сохрохыг бол хүсээгүй. Then the green man fitted spectacles for the scarecrow and the tin woodman, the lion, and even little Toro. And all were locked fast. За бүгдэнд нь шил зүүнэлээ. The guardian of the gates put on his own glasses and told them he was ready to show them to the palace. За тэгээ би өөрөө ч шидэд зүгээд одоо ингээд замчлаа гэсэн бай тийм ээ. Taking a big golden key from the peg on the wall, he opened another gate and they all followed him through portal into the streets of the Emerald City. За тэгээд нэг том хаалхыг ингээд ханан дээрээс үлгүүр дээрээс аваад дахиад нэг хаалхыг нэгээд за тэгээ маргаад эрдний хотын гудамж руу н орлоо. За тэгээ одоо хотоо ямар байсан бэ? Even with eyes protected by the green spectacles, Dorothy and her friends were at first dazzled by the brilliancy of the wonderful city. За тэгээ нүдэн шигтэй байсан ч гэсэн энэ хотын тэр одоо цацраг туяанд нь бол бүгдээрээ ингээд бүр нүд нь ингээд те эрээлжилсэн байна те. Эрээлжилсэн байна. Dazzled. The streets were lined with beautiful houses all built of green marble and studded everywhere with sparkling emeralds. За тэгээд энэ гудамж болохоор хаасайгүй ингээд баригдсан гой байшингуудтай. За тэгээд энэ тэндэ байшингууд болгоно тэр маргаад эрдэнэ гой шигтгэж өгсөн байсан байна. They walked over to the pavement of green marble and where the blocks were joined together were rows of emeralds set closely and glittering in the brightness of the sun. За тэгээд эдгээр болохоор ингээд бүр ингээд юу очсон pavement гэдэг нь ингээд нэг зам дээр очсон бай тээ. Тоосмон зам дээр очсон байна. Тэр нь тоосмон зам биш. Ногоон өнгийн одоо юу лээ emerald маргад эрдэнэр хийсэн тийм зам байсан. За тэгээд тэр одоо нэг блокнуудыгаа маргад эрдэнээр ингэж холбож өгсөн. Тэ тоосгоны орнд маргад эрдэнийн тоосгууд байна гэсэн үг. Тэгээд нарны гэрэл бүгд гоё гэрэлтэж байсан. The window panes were of green glass. In the sky boss city had a green tint and the rays of the sun were green. За тэгээд цонхнууд нь ч гэсэн ногоон өнгөтэй байсан байна. Хотын тэнгэр нь ч гэсэн ногоон өнгөтэй байсан байна. За тэгээд нарны гэрэл ч гэсэн ногоон өнгөтэй. There were many people, men, women, children walking about. These were all dressed in green clothes and had the greenish skins. Тэгээд энэ болохоор эмэгтэйчүүд, хүүхдүүд, эрчүүд байсан бүгд ногоонгийн хувцастай. Бүр ногоондоо туяатай арьстай байсан. They looked at Dorothy and her strangely assorted company with wondering eyes, and the children all ran away and hid behind their mothers when they saw the light. За тэгээд Dorothy болон найзуудыг хараад арслан гарч ирсэн чинь бүгдээрээ ээжийн хард нугтасгаасан байна. But no one spoke to them. Энд ч яриаггүй. Many shops stood in the street
And Dorothy saw that everything in them was green. Дэлгүүр байсан. Дэлгүүр доторх юмуд мөртөл ногоон байсан. Green candy and green popcorn were offered for sale, as well as green shoes, green hats, green clothes of all sorts. Бүх юм ногоон байсан, тий? Ногоон чихэр, ногоон попкорн, ногоон гутал, ногоон малгай, ногоон хувцснууд. At one place, man was selling green lemonade, and when the children bought it, thought they could see they paid for it with green pennies. Нэг газар ногоон онгийн lemonade зарж байсан хүн байсан байна. Хүүхдүүд аваад өнгийг харсан чи бас ногоон онгийн зоосууд байсан. There seemed to be no horses nor animals of any kind. The men carried things around in little green carts, which they pushed before them. Everyone seemed happy and contented and prosperous. За амьтад удаа харагдаг байсан байна. За тэгээд ногоон онгийн тэрэгэн дээр хүмүүс юмыг төрж зөөгөөд бүгд л ерөнхийдөө бол тийм аз жаргалтай сэтгэл хангалуун харагдаж байсан байна. The guardian of the gates led them through the streets until they came to a big building exactly in the middle of the city, which was the palace of Oz, the great wizard. За тэгээд хотын хаалгач маань хамгаалагч маань тэднийг гудамжаар дагуулж яваад нэг том байдлах юм нэрсэн. Яг хотын голд байдаг. Тэр нь болохоор Озын ордон тийм ээ. There was a soldier before the door, dressed in a green uniform, wearing long green beard. За тэгээд нэг цэрэг байсан. Тэр цэрэг ногоон өнгийн дөрөв төвсөн байж. Мөн урт ногоон сахалтай. Here are in chapter дээр ногоон өнгөөр арай их гарч ирж байгаа шиг байна. Here are the strangers, said the guardian of the gates to him. They demand to see the great Oz. За энэ танихгүй хүмүүс тийм ээ шидтэн Озтой уулзахад ирлээ гэсэн чинь step inside, answered the soldier. I'll carry your message to him. Дотгошоор би мессежийг чинь дамжуулъя. So they passed through the palace gates and were led into a big room with green carpet and lovely green furniture set with emeralds. За тэгээд дотгошоор орлоо. Дотгошд орсон чинь хивс байсан байна. Ногоон өнгийн бишээ нөгөө маргад эрдэнэ шигтгсэн тийм гоё тавилга байсан байна. The soldier made them all wipe their feet upon a green mat before entering this room. When they were seated, he said politely. За тэгээд хөтлийн арчуулаад ингэж хэлсэн байна. Please make yourselves comfortable while I go to the door of the throne room and tell Oz you are here. За тэгээд өөрсдийгөө гээд амрааж би очиод та нар ирсэн гэдгийг чи хэлээд хий. They had to wait a long time before soldier returned. When at last he came back, Dorothy asked. За нэлийн удаан хүлээж жагаад ирсэн гэсэн чинь. Oh no, returned soldier. I never see him. But I spoke to him as he sat behind the screen and gave him your message. За харсан уу гэсэн чи үгүй зүгээр ярьсан. Тэр ингээд өөрөө нэг тийм том ингээд тийм хаалтны ард суугаад ярьсан байна. Тэгээд мессежийг хэлсэн байна. He said he will grant you an audience if you so desire. But each one of you must enter his presence alone and he will admit but one each day. За танартай уулзъя гэсэн байна. Гэхдээ зөвхөн нэгээс ч л уулзъя гэсэн байна. Therefore, as you must remain in the palace for several days, I will have you shown to your rooms where you may rest in comfort after your journey. За тийм хэдэн өдөр болж амархан байна. Өөрөө гаргаад өгье гэсэн байна. Thank you, replied the girl. That's very kind of Oz. За Oz бүрэнд амруулъя гэж. Soldier now blew upon a green whistle, and at once a young girl, dressed in a pretty green silk gown, entered the room. She had lovely green hair and green eyes. She bowed low before Dorothy as she said, "Follow me. I will show you your room." За нэг ногоон үстэй, ногоон өнгийн үдтэй ногоо гарч ирээд нэг доошоо бүх хийж ингэж хэвтээд Dorothy тэ намайг дагаад яв. Өрөөд ч хөргээд өгье гэсэн чинь. Dorothy said goodbye to all her friends except Toto, and taking Dog in her arms, followed the green girl
through 7 passages and up 3 flights of stairs until came to a room at front of the palace. За тэгээд бүх найзуудаа бай бай гэж хэлээд нохоогоо гээд тэгрээд за тэгээд 6 коридороор яваад 3 давхар дээшээ гараад нэг өрөөнд орсон байна. It was the sweetest little room in the world with soft, comfortable bed that had sheets of green silk and green velvet counterpane. За. За тэгээд энэ өрөө нь болохоор маш их тийм гоё тухтай ортой. Тэгээд гоё торгомсог юм баавуутай. За тэгээд counterpane чинь тийм гоё илгэн бас нэг тийм цонхны тавцантай байсан байна. There was a tiny fountain in the middle of the back of the room that shot a spray of green perfume into the air to fall back into beautifully carved green marble basin. За нэг юм шүр усан ориглоороос байсан байл. Дээшгээ тийм гоё ингээд. Нэртэй бас гоё цацж байсан байна нөгөө өнгийн. За тэгээд доош орохтой гоё ингээд гоё угаалт дурлаг тийм ээ. Босож байсан. Beautiful green flowers stood in the windows, and there was a shelf with a row of lit green books. За тэгээд гоё ногоон гэж цэцгүүд цонхон дээр нь байгаад тэгээд жижигхэн ногоон номууд ч байсан байна. When Dorothy had time to open these books, she found them full of queer green pictures that made her laugh. They were so funny. За нэг тийм инээдтэй зургуудтай жижигхэн ном байсан байна. In the wardrobe, there were many green dresses made of silk and satin and velvet. All of them fitted Dorothy exactly. За тэгээд шүгэндээ болохоор ногоонгийн лажтай бүгд нь Dorothy таарч байсан. Жижиг юм байсан баг та. Make yourself perfectly at home, said the green girl. If you wish for anything, ring the bell. Oz will send for you tomorrow morning. За. Ямар нэг нэр хэлэхгүй бол дуудаарай гэсэн байна. Oz маргааш уулзъя гэсэн байна. She left Dorothy alone, went back to the others. За, бус руу явсан байна. These she also led to the rooms. Each one of them found himself lodged in a very pleasant part of the palace. За, бүгдээрээ ингээд ордны гоё газар руу ингээд буудалсан. Of course, this politeness was wasted upon the Scarecrow, for when he found himself alone in this room, he stupidly once stopped just within the doorway to wait till the morning. За энэ хилдэг байдал нь бол манухад бол хэрэггүй болчлоо. Яагаад тэгэхээр тий зүгээр л тэнийг юм шиг нэг газараа өглөө болтол тий хаалга хавцаа зогссон байна. It wouldn't rest to him to lie down, and he couldn't close his eyes. So he remained all night staring at a little spider which was weaving its web in the corner of the room, just as if it weren't one of the most wonderful rooms in the world. За. Балаан болчихлоо тийм ээ. Scarecrow манухад болохоор ингээд хөвтөөд унтыг гэсэн бодлоорс орж ирээгүй. Эндээс нь хааж таагүй. Тэгэхээр тэр болохоор шүнжин нэг жижигхэн тороо барьж байгаа аалзыг хараад тэ энэ дэлхий дээр тийм гоё өрөө биш юм шиг л зан гаргасан. Болон шигтэй зогссон. Tin Woodman lay down on his bed from force of habit, for he remembered when he was made of flesh. За харин модч болохоор нэг орон дээр нь ингээд хөвцсөн байна. Ингээд хүн байх үеийнхээ одоо тэр зуршлаараа. But not being able to sleep, he passed the night moving his joints up and down to make sure they kept in good working order. За харин ундаж чадаагүй болохоор бос суугаад тэгээд нэг уюудээ ингээд тослоод харсан байна. The lion would have preferred a bed of dried leaves in the forest and did not like being shut up in a room. За арслан болохоор хатсан навчсан дээр л хэвдэх дуртай. Өрөөнд ингэж төгч таалагдаагүй. But he had too much sense to let this worry him. За гэхдээ тэр болохоор үүнээсээ санаа зовход дэндүү их мэдрэмжтэй байсан гэнэ. So he sprang upon a bed and rolled himself up like a cat and poured himself asleep in a minute.
За тэгээ орон дээр нь гараад нэг сайхан хурж гинж дуурайд татагдлаа. Next morning after breakfast, the green maiden came to fetch Dorothy, and she dressed her in one of the prettiest gowns made of green brocaded satin. За дараагийн өдөр нь болохоор нэг охин Доротиг авахар ирээд түүнийг болохоор маш тийм хөөрхөн даашин зар хувцаслаад авлаа. Dorothy put on a green silk apron and tied a green ribbon around Toto's neck. They started for the throne room of the great odds. За тэгээд Dorothy болохоор тэнд ногоон өнгийн хормогч зүгээд тийм ээ. Тотодоо болохоор ногоон өнгийн тууз хүзүүнд нь зүгээд за тэгээд Одстой уулзах гэж Синтиний өрөөл явлаа. First they came to great hall in which were many ladies and gentlemen of the court, all dressed in rich costumes. За тэгээд тэд нар болохоор эхлээд нэг тийм гоё хатагтай нар тэгээд хордны гоё тэг эрхэмсэг gentlemen ноёдууд ингэ байдаг газрууд л орсон байна. These people had nothing to do but talk to each other, but they always came to wait outside the throne room every morning, although they were never permitted to see the odds. За энэ хүмүүс болохоор яах вэ гэхээр би биетийг ярихаас өөр ажилгүй. Тэгээд дандаа нэг Синтиний өрөөний гадааны гээд одсыг харж болохгүй ч гэсэн ингээд суудаг байсан байна. As Dorothy entered, they looked at her curiously, and one of them whispered. Тэгээд Dorothy орсон чинь нэг ингээд сонин хараад шимсэн бай тээ. Are you really going to look upon the face of the terrible? Odds the terrible. Чи үнэхээр тэ аимшигт Одсын царайлуу харах уу гэсэн чинь мэдээж тэр намайг харуулах юм бол гэсэн чинь. Oh, he will see you, said the soldier who had taken her message to the wizard, although he doesn't like to have people ask to see him. Indeed, at first he was angry and said, I should send you back where you came from. За ингэ үзье. Тэр чамайг бол харах болно. Хэдийгээр хүмүүс өөрийг харахад дургүй байдаг ч гэсэн. Үнэхээр тэрээр анх тэр л уурлсан. Ирсэн газар нь буцаа гэж хэлсэн. Then he asked me what you looked like. Тэгээд тэр ямар чамайг юм харагдгийг юм гээ асуусан. Тэгээд би чамайг болохоор яасан гэхээр нөгөө чамайг мөнгөлөг гутал өмссөн байсан хэлсэн чинь тэр сонирхоод эхэлсэн. At last I told him about the mark upon your forehead. Эцэст нь би ингэ толгоон дээр чинь байгаа энэ тэмдгийг чинь хэлсэн. And he decided he would admit you to his presence. Тэгээд тэр өөртөө уулзуулъя гэж зөвшөөрсөн байна. Just then a bell rang, and the green girl said to Dorothy. За тэгээд хонх дуграад нөгөө охин Dorothy хэлсэн дээ. Энэ дохио. That's the signal. You must go into the throne room alone. За тэгээд Синтинер үл ганцаараа ороо гэсэн. She opened the little door, and Dorothy walked boldly through and found herself in a wonderful palace. За айгуу тийм гоё хортон дотор орсон санагдсан бай тээ. It was a big round room with high arched roof. The walls and the ceiling floor were covered with large emeralds set closely together. За энд болохоор нэг тийм өндөр юм бөөрн хийсэн өрөө дээртэй. За тэгээ ханаа тааз нь болохоор том гээд магад эрдний гээд шигтгсэн байсан байна. In center of the roof was great light, as bright as the sun, which made emeralds sparkle in wonderful manner. Өрөөний тэр голд дээр таазнаас нь тийм том гэрэл унжиж байсан. Нар шиг хорц. Тэр нь болохоор энэ юунуудыг магад эрдэнүүдийг гоё олон янзаар ингээд гоё цацруулсан байна. But what interested Dorothy most was the big throne of a queen marble that stood in the middle of the room. За Dorothy-г болохоор хамгийн сонирхсан зүйл болохоор өрөөний гол том синти байсан байна. It was shaped like a chair,
sparkled with gems, as did everything else. Тэгээд бүгдээр ингээд гоё гялтханж байсан байна. Маргад эртнэр сийлж хийсэн. Гоё үүтэй. Үнэт ирсэн чулуутай. In the center of the chair was enormous head, without a body to support it or any arms or legs, whatever. За тэрүүний голд нэг аврах том толгой байсан. Толгой. Тэгээд биегүй, гаргүй, хөлгүй. There was no hair upon his head, but it had eyes, nose, and a mouth. It was much bigger than the head of the biggest giant. Тэгээд толгоон дээр нь үсч байхгүй. Гэхдээ нүд хамар ам байсан. Тэгээ хамгийн авраг биетний толгооноос ч тийм том толгой байсан. Асар том толгой ингээд төсөөлөн бодъё. Халдсан. Тэгээд тэр нь ингээд сентин дээр байж байгаа. As Dorothy gazed upon this in wonder and fear, the eyes turned slowly and looked at her sharply and steadily. За тэгээд Dorothy ийшээгээ ингээд нэг харсан чинь тэр нүд нь гээ удаанаар эргэлдээд түнлүү хурц тогтвортойгоор харсан. Then the mouth moved, Dorothy heard a voice say. Тэгээд ам нь хөдлөө. Хийх дууг сонслоо. I'm old, the great and terrible. Who are you and why do you seek me? Би агуу аимшигт Оз. Чи химб? Яг гэж надтай уулзч байна. It wasn't such an awful voice she had expected to come from the big head. So she took courage and answered. Энэ аимшиг том толгооноос гарна гэж бодоогүй нэг тийм хоолой гарахаар зориглоод асуусан байна. I'm Dorothy, the small and weak. Намайг Dorothy. Би бол жижигхэн дүлгөөхөн Dorothy байна. Тусламжийг буухаар ирлээ гэсэн. I looked at her thoughtfully for a full minute, then said her voice. Нэг минут хэртэй ингэж ширтэж байгаад. Where did you get the silver shoes? Чи ханаас энэ гоё мөнгөлөг ботлыг авсан гэсэн чи. I get them from the wicked witch of the east when my house fell on her and killed her. Би түүнийг болохоор гээд муу шулмаас авсан. Манай байшин дээр нунаад алчхаар гэсэн чи. Where did you get the mark upon your forehead? Толгоон дээрх тэмдэг яаж авсан гэсэн чи. That's where the good witch of the north kissed me when she bade me goodbye and sent me to you. Хойд нутгийн сайн шидтэн толгоон дээр үнсээд өгсөн гэсэн чи. Again I looked at her sharply and then they saw she was telling the truth. За тэгээд өөрийг хараад үннээ хэлж байгааг нь хараад асуусан байна. What do you wish me to do? Надад юу хийх гэсэн чи. Send me back to Kansas where my Aunt Am and Uncle Henry are. She answered earnestly. Аавга Henry, аавгич Am маань байгаа Канзас руу минь буцаагаад өгөөч гэ. Үнэн голоос асуусан. Хариуллаа. I don't like your country although it is so beautiful. Ийм гоё ч гэсэн танаа надад таалагдахгүй байна гэсэн чи. I'm sure Aunt Em will be dreadfully worried over my being away so long. Аавгч Em байна маш их санаа зовх баха. Гэт би ингээд ийм удаа ингээд яваад өгсөн болохоор маш аимшигтай санаа зовх гэсэн чинь. The eyes winked 3 times and they turned up to the ceiling and down to the floor, rolled around so clearly that they seemed to see every part of the room. Тэгээд нөгөө нүд чинь 3 удаа ингээ анивчаад тааз руу нэг ширтээд шал руу нэг хартаад тэгээд нэг хачнаар ингээ нэг эргэлдээд тэгээд өрөөний хаасайг харах шиг болсон. And at last they looked at Dorothy руу нэг хараад. Why should I do this for you? Яагаад би чамд хийх ёстой юм гэсэн чи. Because you are strong and I'm weak. Because you are a great wizard, I'm only a little girl. Яагаад гэвэл та бол хүчтэй. Би бол хүчгүй. Та бол агуу шидтэн. Би бол жижигхэн нэг охин. But you are strong enough to kill wicked witch of the east. Гэтэл чи шулмыг алах хүчтэй байж гэсэн чи. That just happened. I couldn't help it. Тэр чинь зүгээр өөрөө болчихсон. Би үүнд юу хийж чадах байсан юм бэ гэсэн чи. Well, said the head, I'll give you my answer.
За би чинь хариултаа хэлье. You have no right to expect me to send you back to Kansas unless you do something for me in return. Чи надад нэг зүйл хийж өгөхгүй юм бол Канзас руу чинь буцаах талаар надаас хүсээд ширэг. In this country, everyone must pay for something he gets. For everything he gets. Энэ улсад хүн болгон авж байгаа зүйлийнхаа тулд хийх хэрэгтэй юм байдаг. If you wish me to use my magic power to send you home again, you must do something for me first. Хэрвээ чи миний шидэт хүчээр гэрлүүгээ буцахыг хүсвэл надад нэг зүйл хийж өгөх ёстой. Help me and I will help you. Надад тусал бигээр би чамд туслая гэсэн чинь. What must I do? Asked the girl. Kill Wicked Witch of the West. За. Нөгөө өрний шулмыг алаадах. I cannot. You kill Witch of the East and you wear the silver shoes which bear powerful charm. Чи дорны шулмыг алсан. Тэгээд чи гуталтай, мөнгөлөг гуталтай. Тэр нэг шидтэй мөнгөлөг гуталтай. There is now but one wicked witch left in all this land. When you can tell me she is dead, I will send you back to Kansas, but not before. Нэг л одоо муу шидтэн шулам үлдсэн байгаа. Тэгээд тэр үгсээ ингэж надад хэлэх үед би чамаа Канзас руу чинь буцаа. Үнээс өмнө буцахгүй. Гэлээ. За, өнөөдөр хүртэл үзлээ. Тэгээд I'll see you guys next time. Bye bye.